Сайн байцгаана уу, би Оргил байна. Тэгээд өнөөдрийн видеон дээр бүгдээрээ англи хэлийг дундаж хүнээс 10 дахин илүү хурдан сурах аргад суралцах болно. Тэгэхээр энэ видеон дээр би та бүхэнд англи хэлийг 10 дахин хурдан сурахаас гадна бас хажуугаар нь цааш нь яаж авч үлдэх вэ болон ганц нэг сонирхолтой таны өмнө сонсож байгаагүй аргуудыг бас хуваалцсан. За юу ч гэсэн эхлээд бүгдээрээ хамгийн чухал нэг зарчмыг ярих хэрэгтэй баг. Тэр маань манай Octolearn болон манай Octolearn Premium сургалтын дээр манай багш нарын баримтлагыг хичээдэг нэг гол зарчим байна. Тэр нь урмын овоо ба шантарлын овоо гэдэг зарчим. Шантарлын овоо нь босох тусам бид нар бууж өгдөг. Урмын овоо нь босох тусам бид нар тухайн хийж буй зүйлдээ дурлаж улам илүү туйлширч улам илүү тууштай байдаг. Тэгэхээр энэ дээр нэг юм стори байгаа. Eddie Bravo гэдэг Joe Rogan гэж мундаг подкастер хар бүстэй UFC-ийн тайлбарлагч хүн байдаг. Түүний багшийг жүжигцүүгийн багшийг нь Eddie Bravo гэдэг. Eddie Bravo анх дуучин байж байгаа жүжигцүүгийн салбар руу орж ирсэн байна. Тухайн үед орж ирэхэд нь Jean-Jacques Machado гэж маш мундаг багш Eddie Bravo-г шеф болгож аваад тэгээд бусад шеф нартаа сэмэрхэн нууцаар хэлсэн байдаг юм. Түүнийг битгий хамаагүй нухлаарай. Түүнд илүү хөнгөн, илүү амархан байршлуудыг өгөөрэй. Түүнд илүү амархан өчүүлээрэй. Хитий та нар түүнийг дийлэх байсан ч гэсэн түүнд ялагдаарай гэж илүү туршлагатай сурагч нартай хэлсэн байдаг. Тэгээд 4 сарын дотор Eddie Bravo маш их урмын овоог цуглуулсны хүчинд сүүлдээ маш богино хугацаанд дийлдэхэ байсан гэж байна. Тэгээд сүүлдээ дэлхийн аваргын тэмцээнд домогт хүмүүсийг бас ялж исэн түүх байдаг. Тэгэхээр яг энэ зарчмын дагуу бид нар хэлийг сурахдаа шантарлын овоог босгох үйлдэлүүдийг аль болох гаргахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ суурь зарчмыг бид нар баримтлах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд яаж аливаа зүйлийг дундаж хүнээс 10 дахин илүү хурдан сурах вэ гэвэл 4 шат бий. Эхний шат нь энэ 4 шатыг бид нар DSSS гэдэг. Тэгэхээр DSSS гэж 3S гэсэн шат байна. Тэгэхээр хамгийн ихний D бол deconstruct гэж байгаа. Deconstruct буюу аливаа зүйлийг задлаад бутлах хэрэгтэй, жижиглэх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр англиар жишээ нь зааныг нэг хазмаар иддэггүй гэж ярьдаг. Тэгэхээр идэх гэж байгаа зүйлээ нэг хазмаар бутлах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд мэдээж хаанаас эхлэх вэ гэдэг нь бас чухал. Тийм учраас бид нар дараагийн шатанд буюу select буюу сонгох гэсэн үг. Тэгэхээр 2 дугаар шат нь бид нар тэр задлж буталсан зүйлийг юун дээр нь төвлөрөх вэ гэдгийг сонгоно гэсэн үг. Жишээ нь хамгийн ихэнд ажиллах ёстой зүйл бол дуудлага, аялга. Тэр хэлнийхээ авиануудыг зөв дуудаж сурах, эвлүүлээд сонсоод ойлгох болон өөрөө гаргаж чаддаг болох гэсэн үг. Тэгэхээр тэр шатан дээрээ бас нэмж deconstruct хийж задлах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр жишээ нь R үсгийг яаж дуудаж гин, T үсгийг яаж дуудаж гин, энийг шгийг яаж дуудаж гин гэх мэт жижиг задлж бутлах хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр жишээ нь бид нар англи хэлийг сонсохдоо хүртэл аялган дээр нь зөвхөн төвлөрч сонсох гэх мэт. Заавал ойлгохгүйгээр, ойлгох албагүйгээр зөвхөн аялган дээр нь төвлөрч сонсох гэх мэт жижиглж буталж эхэндээ сонгох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд өөр бас сонгох хэрэгтэй зүйлс гэвэл жишээ нь Паретогийн зарчим буюу таны үр дүнгийн 80%-ийг авчирдаг цөөнх буюу 20%. Тэгэхээр тэр дийлэх үр дүнг авчирдаг цөөнх дээр төвлөрнө гэсэн үг. Жишээ нь хамгийн хэрэглэгддэг үйл өгүүд болох to do, to be, to have, тэгээд цаашаа to make, to want гэх мэт үйл өгнүүдийг бид нэр ашиглаж сурна гэсэн үг. За тэгээд энийгээ цааш нь ашиглаж сурахын тулд дахиад задлж бутлана. За жишээ нь хамгийн түрүүнд хэрэг болох хідэн нэр үг гэвэл төлөөний үгнүүд байна тийм ээ. Би, чи, та гэх мэт. Тэгэхээр англи хэлэнд I, he, she гэд нэг тооны төлөөний үгнүүд байна. Энийг бас нэг англиад задлана гэсэн үг. Тэгээд олон тооны төлөөний үгнүүд болох we, they, you. You гэдэг үг, чи гэдэг үг яг үүндээ биш. Та нар буюу та гэсэн утгатай үг. Тэгэхээр дээр үед Шекспирийн үед жишээ нь you гэх юм бол та буюу та нар гэдэг утгатай байсан бол орчин үед чи гэдэг thou гэдэг үгийг англи хэл хасаа ичсэн гэсэн үг. Тийм учраас you are, they are, we are гэж олон тоон дээр бас хувирдаг байна. Тэгэхээр ингээд хуваачин нэг тоон дээр олон тоон дээр гэдэг. Тэгээ энийгээ тааш нь захиад задлана гэсэн үг. Ингэж задлж, жижиглж, буталж ажиллах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд зөвхөн тэр you, we, they дээр хувирдаг үйл өгнүүдийг жишээ нь саяны сурсан үйл өгнүүдээс хувиргалууд дээр нь сурна гэсэн үг. Тэгээд дараа нь зөвхөн нөгөө нэг тоон дээр хувирдаг хувиргалуудыг нь сурна гэх мэт ингэж сурна гэсэн үг. Тэгэхээр
Ингээд 3 дугаар шат буюу sequence руу орж байгаа. Sequence гэдэг нь дистаралд оруулах гэсэн үг. Зөв дистаралаар нь сурах, зөв системтэй сурах гэсэн үг. Тэгэхээр бид нар буруу системтэй сурахлаар нөгөө дундаж хүн буюу 10 дахин удаан сурдаг хүмүүсийн игнэр орчиж байна гэсэн. Бид нар задлж ботлохгүйгээр хаач хамаагүй ингээд түүгээд ингээд системгүйгээр одоо хамгийн цөөнх үр дагаврыг авчирдаг хамгийн дийлэнх зүйлсийг нь төвлөрөж сураад ах юм бол мэдээж хүмүүсээс илүү удаан сурна гэсэн үг. Тэгэхээр задлж ботлаад хамгийн их үр дүн авчирдаг хамгийн чухал зүйлсийг олж тодорхойлоод хамгийн ихэнд сурах ёстой зүйлсийг олж тодорхойлоод тэгээд зөв дистаралд нь оруулж сурна гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлчийн алхам болох хамгийн чухал алхам бол стейк. Стейк буюу одоо үгний утга нь алдах юмтай байх гэсэн утгыг илэрхийлж байгаа. Мөрий бооцоо тавих гэсэн утгатай. Тэгэхээр энэ нь ерөнхийдөө сайн багшийг олох гэсэн үг. Тэгэхээр сайн багшийг олно гэдэг нь ямар ч төрлөөр үж болно. Сайн номыг олох гэдэг бол сайн багшийг олж байна гэсэн үг. Сайн видеог олж үзэх гэдэг бол сайн багшийг олох гэсэн үг. За тэгээд мэдээж жинхнээсээ бодит заалгадаг багшигаа бас сайн багшийг олох юм бол сайн гэсэн үг. Тэгэхээр стейк буюу алдах юмтай байна гэдэг нь одоо жишээ нь тэр багшид сургалтынхаа төлбөрийг төлчлөө гэж бодоход эсвэл тэр номыг худалдаад авчдаг ч юм уу. За миний хувьд бол олон нийтэд өөрийгөө хэл сурж байна гэж зарлчих юм бол өндөр стейктэй болчихж байна гэсэн үг. Тэгэхээр өндөр стейк тавьчих юм бол та үргэлж мотивацтай байхгүй тийм ээ. Өдөр болгон адилхан мотивацтай байхгүй. Заримдаа шантрах үе байна, заримдаа сурмааргүй үе байна, заримдаа ядрах үе байна. Тэр үед таныг өөрийгөө босгож ирэх тэр шалтгаан чинь тэр стейк чинь байна гэсэн үг. Том мөрөөдөл чинь, том зорилго чинь, тодорхой хүрэх гэсэн зүйл чинь магадгүй тэрэнд хүрэхгүй бол алдах юм чинь юу вэ гэдгээс хамаарат та тэр зорилго руугаа тэмүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэмүүлэхдээ саяны эхний 3 шатыг дагаад задлаад зөв зүйлсийг нь сонгоод дистаралд нь оруулаад сурна гэсэн үг. Тэгэхээр орчин үед 2026 онд жишээ нь энийг хийхэд маш амархан болчихсон. AI хөгжчихсөн. Gemini байна, ChatGPT байна, Claude байна. Зөндөө олон юм AI-уд байна. Тэгэхээр та AI-аас асуугаад надад хамгийн өргөн хэрэглэгддэг үйл өгнүүдийг тайлбарлаж өгнө үү гэд монголоор асууж болно. Эсвэл надад хамгийн өргөн хэрэглэгддэг холбоос өгнүүдийг жишээтэй тайлбарлаж өгнө үү гэд асууж болж байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй сайн багш чинь AI ч гэж болно гэсэн үг. Тэгэхээр бид нар энэ аргыг зөв ашиглаж чадах юм бол хоцрогдсон, уламжлалт аргаар сурдаг одоо дундаж хүмүүстэй харьцуулах юм бол бид нар дор хаяж 10 дахин илүү хурдан сурах боломжтой. Хэрвээ тэр хүн 10 жилийн хугацаанд одоо жишээ нь мэрэгжлийн буюу C төвшөнд очиж байгаа бол та энэ аргыг зөв хэрэглэснээр 1 жилийн хугацаанд очих боломжтой гэсэн үг. Магадгүй хэн нэгэн 100 цагийг зарцуулж иж энэ зүйлийг ойлгож байгаа бол та 10 цагийг зарцуулаад ойлгох боломжтой гэсэн үг. Зөв дистаралт нь оруулах юм бол тэгээд зөв зүйл дээр төвлөрөх юм бол тэгээд ерөнхийдөө бид нэр төвлөрөх чадвараа сайжруулад нойроосоо аваад дадлыг бүтээж чадах юм бол цааш нь үргэлжлүүлээд бид нэр хэдэн ч хэлийг сурах боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ дадлыг бүтээсэн хүн л сурдаг. Урт хугацаанд ярих юм бол тэгээд бусдаас илүү хүсдэг, бууж өгдөггүй, шазрун тийм шийдвэр гаргасан шийдэмгий хүн амжилттай сурдаг. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь энэ байгаад байгаа. Тийм учраас бид энэ урмын овоог босгох хэрэгтэй гэж. Тэгэхээр яг энэ зарчмыг би бол одоо жишээ нь шинэ хэл сурахтаа ашиглаад яг хамгийн хэрэгтэй тэр үгнүүдийг сураад тэр үгнүүдийг шууд ашиглаж сураад хүмүүстээр очиод гадаад хүмүүстээр одоо чинь Итали хүмүүстээр ч юм уу хятад хүмүүстээр ч юм уу тэр үгнүүдийг шууд ашиглаж эхлэхлээр тэр хүмүүс надад impressed болдог гэх юм уу миний хийж байгаа зүйлийг хараад алмаардаг гэх юм уу тэр нь надад маш урмын овоо болдог. Одоо тэрний нэгэн үйлбэрийг би гэртээ 20 30 давтаад маш сайн хэлж чаддаг болчоод хин нэгэн гадаад хүн дээр очиод хэлэхэд тэр хүн шоконд ордог гэх мэт. Энэ нь надад урмын овоо өгдөг гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар эхний өдрөөсөө шууд урмын овоог цуглуулах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд энэ чинь надад боломжтой юм бэ гэдэг мэдрэмжийг авах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд түрүүн хэлсэн та магадгүй өмнө сонсч байгаагүй аргуудыг би бас хуваалцсан гэсэн. Тэгэхээр жишээ нь Jackie Chan англи хэлийг анх сурж байхдаа country music их сонсож дуулж сурж байсан гэж. Яагаад вэ гэхээр country music маш тод одоо сонсогддог. Үгээ маш удаан бөгөөд тод хэлдэг учраас country music-ийг сонсоод дуулж сурахад англи хэлийг сурахад маш амархан байсан гэж байгаа. Тэгээд Benny Lewis гэж бас нэг хүний тухай ярмаар байна. Benny Lewis гэдэг нь Ирланд хүн, одоо polyglot гэдэг нэрээр алдартай Fluent in 3 Months гэдэг надад ном байдаг. 3 сарын дотор ус зас гэдэг ном. Тэр номыг бичсэн энэ Ирланд хүн анх одоо инженерийн мэрэгчлэлтэй
инженерийн чиглэлээр төгссөн, өөрийнхөө зүүн тарих нь илүү сайн хөгжсөн гэж өөрийгөө тодорхойлдог. Тэгээд 10 жилийнхаа ерөнхийдөө бүх хэлний хичээлүүддээ фейлдсэн тийм хүн байсан байна. Тэгээд Испанд очиж хэл сурах га 6 сар сураад юу ч ярьж чадахгүй бүтлгүүтжсэн гэх мэт. Тэгээд дараа нь нэг шийдвэрийг гаргасан байна. Тэр нь би ерөөсөө алдаатай чамаагүй шууд л яри. Зүгээр л тэр хэлийг эвдлэж чамаагүй яри гэдэг шийдвэрийг гаргаад тэгээд саяны DSSS гэдэг системээр бас задлаад ярьж эхэлсэн байна. Тэгээ одоо тэрээр 7-8 хэлээр одоо Герман, Итали, Франц, Португал, Испани гэх мэт маш олон хэлээр хүмүүстэй чөлөөтэй харилцаж чаддаг. Гэхдээ нэг онцлог нь Бени Льюис маш алдаатай ярьдаг. Бени Льюис төгс ярьдаггүй. Төгс дүрмээр ярьдаггүй. Бени Льюис чөлөөтэй ярьдаг ч гэсэн маш их алдаа гаргадаг. Гэхдээ хаач очиод хүмүүстэй ойлголцчихдаг. Тэгэхээр Бени Льюис шиг байх хэрэгтэй. Ялангуяа эхний ээлжинд. Тэгээд дараа нь тэр төвшөнд хүрчгээд дараагийн төвшөнд хүрэхдээ тэр дүрмүүдийг дахиад задлаад, бутлаад, сонгоод дистаралд нь оруулаад явна гэсэн үг. Энэ системийг ашиглах нь бас өөрөө ур чадвар байгаа. Тэгэхээр энэ ур чадварыг бид нэр хөгжүүлэх юм бол маш амжилттай хэл сурна. Жишээ нь 2 бүлэг хүмүүсийг нэг бүлгийг нь 2 жил Франц хэл сургасан байгаа. Нөгөө бүлгийг нь эхлээд 1 жил хамгийн амархан хэл болох Эсперанто хэлийг сургаад дараа нь 1 жил Франц хэлийг сургасан байна. Гэтэл 2 жил Франц хэлийг сурсан бүлгээс илүү эхлээд Эсперанто хэлийг 1 жил сураад дараа нь 1 жил Франц хэл сурсан хүмүүс нь илүү амжилттай Франц хэлийг сурсан байна. Яагаад гэвэл яг саяны зарчмын дагуу эхлээд сурах системээ урмын овоотойгоор амархан системээр сураад тэгээ дараа нь сурах арга олчихсан хүн 1 жилийн дотор нөгөө 2 жил Франц хэлийг нүдэж шантарлын овоог босгосон хүмүүсээс илүү хурдан сурсан гэж байна. Тэгэхээр бид нэр энэ системийг хэрэгжүүлээд үзэх хэрэгтэй. Тэгээ танд амжилт хүсье. Та удахгүй бас манай гарах Octolearn app-ыг татж авах бах. Яагаад гэвэл яг энэ бүх систем манай апп-ын дээр шингэсэн байна. Нэг юм хэлхээ мартсан байна. Хэрвээ танд энэ видео таалагдсан бол та бүхэн видео үзмээр байгаа бол subscribe дараарай. Бас сэтгэлдээ үлдээгээрэй. Би бүх сэтгэлийг ч унших болно. Амжилт хүсье. Баярлалаа. Баяр та.